манайх ч нөгөө нэг яг боловсролын тогтолцоогоороо хүүгүүдээ агсан төвчний боловсролоос ингэж хөндөрүүлээд дэдэг онцлогтой нөгөө гендрийн урвуу байдалтай улс штэ. Солонгос бол тийм биш, илүү эмэгтэйчүүд нь тийм нөгөө хойшоогоо байгаад байдаг. Манайх болохоор хүүгүүд нь эрэгтэйчүүд нь агсан төвчний боловсрол буюу 9-р анги төгсөөд 5-р анги төгсөөд 9-р анги төгсөөд дахиад 12 төгсөөд ихтэй сургуульд орох хувь нь ингээд маш бууралттай байгаад байдаг. Энэ нь дахиад нөгөө хүүгүүдийн зан үйл хүүгүүдэд ээлтэй тогтолцоо байна уу үгүй юу гэдэг асуултуудыг эргүүлээд гаргаад ирж байгаа. Нөгөө талаар болохоор нөгөө үеийнгийн дээрлэлт бүр үеийнгийн дээрлэлт биш өргөн үрээгээр нь сургуультай холбоотой гендер зориулсан хүчирхийлэлд өртөж байгаа болон үйлдэж байгаа юмнуудыг нь харахаар энэ нөгөө юуны нүүбийн юун дээр ахгүй юу тайлан дээр болохоор хүүгүүд илүү бие махбодын хүчирхийлэл тэгээд бие махбодын шийтгэлд илүү өртөөд байна. За бие махбодын хүчирхийлэл гэхээр хоорондоо зодтолдсон гэсэн үг тий. Бие махбодын шийтгэл гэдэг нь насан туршидтын зүгээс хүүгүүд рүү илүү их тийм одоо зодох тэр бие махбодын тэр хүчирхийллийг үзүүлдэг гэсэн үг. Охидын хувьд болохоор цахим дээрлэхэлт, цахим хүчирхийлэл, тэгээд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтанд илүү өртдөг гэд. Тэгэнгүүт энэ хоёрыг ингээд харьцуулаад харангууд манайх төрөнд нөгөө нийгмийн хүчин зүйл, соёлын хүчин зүйлгээ харахаар манайд цахим хэрэглээ ямар байгаа вэ тий? 6 настай хүүхэд сошиал медиа дээр аккаунттай байгаа штэ. Энэ өөрөө асуудал байгаа даахгүй юу? Энийг зохицуулахгүйгээр дахиад нөгөө нэг суур юмнуудыг одоо урьдчилан сэргээлтийг 1000 сургууль дээрээ сайн сайхан хийгээд сошиалын хэрэглээ, сошиал медиад уг нь 13 нас хүрсэн хүүхэд бүртгүүлэх ёстой байтал 6-7 настай хүүхэд гэрийн даалгавраа харна гэдэг шалтгаанаар сошиал медиаар ороод идэг. Дахиад энийг нь тогтолцоо өөрөө дэмжиждэг байхгүй юу? Тэгээ гэрийн даалгаврыг чи фэйсбүүкээр явуулсан шүү гэд. Аав ээж нь орхосоо залхуураад хүүхэдтэй аккаунт нэгээд өгчдөг. Тэгээл нөгөө захим дотор чинь эцэг гихтэйгээ багштайгаа хүүхэдтэйгээ